Сайн уу? Өглөөний мэнд. Өнөөдөр 2 сарын 5-ны өглөөний 8 цаг 22 минут болчихын заяа. Тэгээ би одоо битгаар өглөө 9 цагаас хичээлтэй. Тэгээ эндээс нэг 10 минут янз бүрийн автосаар тэгээд би бүр өглөө амар ихт босоод ингээ бэлгэндээ зориулаад нүрээ будлаа. Бүр би ингээд ихтэй ерөөсө нүрээ ингэж боддгоо зүгээр кушн тавиал юм өөгөө дараал тэгээ шугаараа явчихдаг хгүй 8:30 гэж босоод тэгээ өнөөдөр бол бүр 7:50 гэж боссон байгаа. За тэгээ одоо ер нь бол жоохон босоод уудсан болохоор жоохон үлсэж байгаа. Одоо нөгөө өмнө идчихсэн өндгөө идий. Одоо хараа энэ хараа. Нөгөө Марсан Баатар хүүчин ундаж байна шүү те. Босч чадахгүй. Хараа босоо одоо ингээд бичлэг хойлоо хийж байгаа. Чи босоо гэж босхгүй өчтөр яриад миний босно шүү одоо ингэ заал гээд одоо ухаан босноо л ухаан юм яз лайлал хийхгүй гинэ нойрондоо ийм амар харамж бүр босхгүй дээ энэс бол бутгаа бүр амар хэрэлддэг зөө чи одоо босчод яаж тэгээд би ч нөгөө багаас нөгөө нэг эмитэйгээ байсан тэгээд өглөө нагац ах мах ирнэ одоо яг өглөөний хүмүүс болохоор өглөө иртээ. Тэгээ эмээ чи бас айгу өглөө иртээ чинь. Тэгэл намайг ер 8 өнгөрөөгөл 9-р дундтал ер нь бүү өстө амар өхрийн дуунаас сэрлээгээд байдаг байхгүй. Намайг ер нь бүр 9 өнгөрөөгөл 9:30 мөч болчихвол заа. Тэгэл бөмөлөө гэл ганц үг хэлэхэд л би гоо тэгэл босдог байхгүй. Гоо тэгэл босон заяа. Гот тэгэл. Тийм болохоор нөгөө нэг юм нойронд харамж биш. Идэх юм уу? Идэх ёстой байхгүй ингээд ийм ингээд барсаа ингэж оройтож босоод хүн чинь нөгөө шууд босчоод угаасаа юм идэхэд бас хэцүү байдаг штэ. Ерөөсөө ямар ч өлсөн юм мэдрэмж байхгүй юм чинь дөнгөж босоод нойрмог аам чинь ингээд оройтож боцож хамын цагаа тулгаж босоод ингээд идэхгүй байдаг байхгүй юу. Өглөөний цай хүн ер нь жоохон ч гэсэн юм идээд явах зүг байхгүй юу. Босолтой чи юу гэж хүм муулж игээ сэрцээ тэгээ босч чадах вэ нүдлэхгүй тархин сэрцээ болно. Тинтээ родлаа аднаа чи ингээ босоод одоо шууд яа уцаа аавна энэ бол их муу шүү хүүхдүүд өглөө босчоо шууд уцаа орлож болохгүй заа өглөө босоод нүүр гараа угаагаал сургуулийн оюутнуудад бэлт хэрэгтэй заа юу барсаа ах шиг хийж болохгүй шүү заа юу. Одоо энэ нөгөө өндөг байна заа хоёр өндөг. Жохон давс хийн. Оо ёо ямар амар хичвэ. Нүүр бодоггүй дөнгөж босч байгаа царайгаа бол угаасаа бичээгүй. Угаасаа тэрийг ер нь бичихгүй хаа. Арай ахтайхаар гिचмэр шүү дээ. Нүүр амаа будчаа. Тэ нэг ахтайхан тий. Оо сэрээ их зүгээр юм билээ. Оо би сая давсын зайлтж явах. Хостой. Босооч хайраа өөй. Цаг хэд болж гинөө. Тэг ингээд босохгүй. Одоо энэ барсаахыгаа загнаа нар. Юу яа? Амтаа. Ваа. Тодорхой. Өчигдөр рүү явъя заяа. Өглөөний цагаа ууж байгаараа хүүхдүүдээ. Сонсоод идж байгаараа. Шарсан дүнээс илүү. За нөгөө бомбогч арай гэж нэг юм боссон ш. Татахгүй цаа өмсч чинь хараад гар. Болчихдохгүй зүгээр. Гадаа тий. Юу вэ? Өндөө идэх хэрэгтэй би идэх шээ. Готлаа. Би ялчгүй хальсын нөгөө айлгцсан байсан болохоор ялчгүй идэж байгаа хгүй айлгааг бол идэхгүй. Айгүй юм. Ягаад идэх зүгээр. Одоо хаар өглөөний цай уудаг би энэ өглөөний цай уудаггүй энэ хүн одоо энэ хоёр хүний харагдах байдал нь одоо ямар байна? Би арай хөөрхөн магаас тий. Одоо ингэ мэдгэж байгаа хгүй өглөөний цайгаа уугаараа хүүхдүүдээ. Гэтэ би ч гэсэн дандаа өглөөний цайгаа бол ууж чаддгүй л дээ 8:30 гэж босгож ямар нэгнийхэн цай уух вэ те. Шүдөө гоогаал нүрээ угаагаал тэгэл нүрний нэг 2 минут нэг ялгаал нарны жисо төрөх хэрэгтэй. Тэгэл гарахад яг 40 болдог хүмүүс яг 10 минут болдог байхгүй юу. Сүлээ жоох ядраад ядарч гэж одоо муухай шатлаг тавьж байна гэсэн үг шүү дээ. Болохгүй шүү нэ хүүхдээ. Өглөөний цаг уугаараа ядаргаад. За. Энэ ингээ илүү гараад байна. Бүрч хөвөн мөн хүмүүс. Би өдөр их гангасан байгаа. Манай минь дэс өдөр гэсэн цамцын яг байнг насдаг. Энэ юуг нэг өмссөн байгаа. Солонгос бүр амар хүйтэн болсон дээ арай.
Одоо бүр хасах 10 градустай 10 хэдэн градустай ах шиг. Уул нь нэмэх 10 градустай бүр жаргаагаад ирсэн байхгүй ёо. Солонгосын үйлчил ээжгүй бэ штэ гэсэн чи. Тайван хүтэн болоонаад. 55 16 гэдэг автобус яг сургуулийн тэнд очдог байхгүй юу? Яа ингэ явчихж байгаа байхгүй юу? Ингэж явахыг нь харах бүр үнэхээр онцгой байдаг. Үнэхээр бүр нэр. 직거점은 동물병원입니다. 뱃속에 좋은 날씨를 안녕하세요. 서울시 명시장 응급학과 전문의 남궁인입니다. 지금 역대급 유행 중인 호흡기 질환으로부터 분리시킬 수 있도록 독감의 기세가 꺾일 때까지 마스크 착용을 꼭 부탁드립니다. За ингээл одоо. Гэрэн сургуулийн спортныхан заалаа. Ой шүү дээ. 안녕. 괜찮으면 리커. 사람이 안 되는. 괜찮아요. 리커버 하다가 제가 보내드릴게요. 네. 안녕. 잠깐만. их хүүхдүүд нэрээгүй. Монгол хүүхдүүд Монгол найз хоёр идэг гэдэг бас байхгүй. Манай багшаас орж ирээгүй. Би одоо танарт өдөрхөрхөн өмсөрлөө заяа. 안녕. 이 친구는 영국, 프랑스, 알제리. амар олон хэлтэй, 5 хэлтэй. 일본 친구, 러시아 친구. 하루카. 내가 내리내지 마는 선희 팬씨 안녕. 안녕. Энэ болохоор Узбекистан, энэ болохоор Орос. 안녕. 러시아 친구. амар хөөргөө. бүр ийм жижигхэн царайтай заяа амар хөөргөө. За тэг хичээлийн шүү дээ. Одоо би 5 дахь левел ахгүй. 5 дахь левел бас. тоглоом биш байна. 장난 아니다. За өнөөдөр ер нь л хичээл ордог сүүлийн өдөр нахгүй юу? Маргааш нөгөөдөө шалгалттай. Тэгээд энэ үйлчлэлийн манд хичээл ингээд дууснаа. Би 5 дахь левелээ төгснөө гэсэн. Бамбалич болохоор 4 дахь левелээ төгсөх байхгүй юу? За манай ном нэг юм амар цуцаа. Тэгээ хамгийн их яаж ийсэн юм одоо ингээд би та харуулъя заяа. Ягаагүй ийм өгнүүдээ ард нь ингээд бичээд өчтдөг заяа. Тэгээ энэ ингээд амар хэдрийгэж хийжлээд өглөө болгон шалгалт өгдөг байхгүй юу? Өгнийхээ шалгалтыг тэр нь амар хүндэтсэн нэ. Нөгөө Японы найзтайгаа бичгтээ юу гэсэн штэ. Бацаар бичиж явжсэн штэ. Тэгээ одоо амар гоё камер марцсан биш хичээд байна. Хичээд байна. Би нэг амар бүрхнээс мань ирчлээ. 안녕. бүрхэ. 또 намайг гайхахаа би юу ийдэ болоо. 그러면 지금 잠시만요. 지금부터 토의를 시작하겠습니다. 자, 오늘 토의 주제는 대중문화가 사회적 문제를 해결할 수 있는지에 관하여 토의하겠습니다. 먼저 미아오 씨가 대중문화가 뭔지에 대해 말씀해 주시겠어요? хайрчина бит хоёр автобусандаа сая бүр хөгж байгаа юм шиг гөөж суулаа. Ашиггүй жолооч маань хүлээж байгаа суулгалаа. Тэгээ миний яагаад Өстөглөө. Төрсө дөрөөр өсөн явж хад зөв ч юм борож. төрсө дөрөөр өсөдэй гинэ. Автобусанд баг хүн байхгүй наа. Тэгэл бит хоёр амар амжиж гой суусан байна. За тэгээд гэртээ орё. Яаж одоо гэртээ ор төрсө дөрөөр гэртээ орж хоол ихэд сайх бэлий мэдчих гээд тэр нэг юм момс тааж таваад ирсэн байна. Өнөөдөр нөгөө ажилтаа байхгүй юу. Тийм болохоор одоо ер нь жоохон ядраад байгаа болохоор тэгээд бэлий мэдэрсээ тэр юм чинь. Бэлий мэдээд тэгээд маргааш гэртээ амрахтаа л гой хоол иж иднэ. Тэгээд бас юу мах ч гэсэн бараг дууссан байгаа.
Тэгээд одоо ингээд нэг юм бичээд гэртээ очиж амарч чад ажилтаа явна. Тэгээ маш нэг өдөр амарнаа гоё юмнаа. Тэгээд гэтээ гоё тэршээ тэмдэглээ тийм ээ. Гэтээ одоо гэрт юу галаа? Бэлэг иднэ. Бид хоёр ингээд юу ч ярихгүйгээр юм айцдаг. Юм ярьж юм идэхтэй хэцүү юм байл шүү дээ. Энэ ингээд 3 ширхэг төрлийн чикен баггүй юу? Тэгээд нэг шарсан төмөстэй ингээд ундаатай 16,000 вон болсон байна. Монгол момстож байдаг штэ. Тэр ийм жижиг ийм төрлийн 3 чикен гаргах юм болов. Бид хоёр момстож орж тэр заавал чикен л иддэг. Бүрээ мөрөө иддэггүй. Чикен гоё идэх. Хямдхан. Намаг нэг хүн амаа бити ангааж идэх дагаач бүдүүлэг юм бэ гэсэн юм шүү дээ. Гэхдээ тэр үзээрээ амангасан байгаа. Мамсын төмсөн амаа гоё. За бид хоёр юм идсэн гадарсаа бас барахгүй юм аа гадарсаа. Инэна. Жижиг одооттой маа. 3хан юу барахгүй шүү дээ. 3 кап чикен байхгүй. Тэр чинь нөгөө бургерний газар ажиллах болохоор юу энэ Макдоналдс дээр идэж чадахгүй те. Макдоналдс бүрэг амтгүй санагдаа те. Амтгүй байлээ. Хүмүүс гоё л гэдэг. Манай бургер эдэрийг бол үнэндээ л гүцгэл. Тэр чинь өдрөл бургер ажиллах руундаа бургер идээд байгаа болохоор бургераас үнэн гоныг Халаа зэрэг. Бүдүүн гаргасан юм аа. Уучлаа болчлоо. Одоо сайхан орж бэлгоо идцгээ. Бүдүүн яа. За гэртлээ орж ирсэн одоо жоо амарсаа 1 цаг юм уу 2 цаг хахад халт амарж байгаа тэ ажилтаа байна. Let's go. Уцгаа. Хай. Ажиллаар ирсэн байна бид хоёр. Өдөр эцэг чикний юу өдөр байна. Бид хоёр амартай нэг 2 захирал маань явчлаа. Тэгээд ээлжээ солилцоод одоо бид хоёр 4 цагаас ажилдаа ирсэн байна. 20 хүртэл ажиллана. За тиймэрхүү тэгээд захиалга орж ирээд гоё. Манайх чинь бүргэр хийдэг газар тэгээд бүргэр яаж хийж ийн ямар амттай идгийг харуулъя. Бэра. Өөр хэлэх юм байна. Өөр хэлэх юм ч байхгүй та. Монголд гэхдээ яг ийм ингэж гардаг бүргэр байхгүй тий. Монгол тэнэг бүргэр хийдэг шүү дээ. Гэхдээ хоёлын гой бүр идэж үзээгүй. Бид хоёр бас тийм олон юм хоолны газрыг хоол иддэггүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тэр нөгөө нэг хүүхдийн зууд дээр байдаг ямар илээ. Гой бүргэртэй газрууд байдаг юм шиг байлээ. Байдаг. Хоёлаа идэж үзээгүй болохоор. За тэгээд бид хоёртай хамтаагаар тэвд амар хүйтэн байгаа Солонгос бүр амар шигтэй хүйтэн байна. Дагаад ажил амар хүйтэн болчдөг. Тэгэл ингээд энэ дотороо цамцтай, гадуураа цамцтай, гадуураа ийм юутэй хантаадтай тэгэл юутэй байж гэн хормогчтой байж гэн. Тэгээд бас бид хоёр анх орж ирэхэд амар солонгосууд байсан байхгүй. Дан солонгосчууд байсан. Нэг Япон охин байсан. Гэтэ солонгос хэлтэй сайн. Тэгээд амар их тэдэртэй яриад амар яриа сайжирдаг гэсэн те. Амар ярих гал гэдэгс яаж нэг нь ч гэсэн яриаг юм асуугаал тэгэл ингээл хариулах гад. Тэгээ одоо 2 захирлаас маань өөр солонгос байхгүй. 2 захирал маань өөртөө ажилладаг байхгүй. Тэгээд 2 захиралтайгаа ингээд нөгөө ээл солигдод цуг ажиллахгүй ингээ солигдоод гарчдаг учраас тэр хоёртойгоо ярих хугацаа баг байхгүй. Хоёулаа ажиллагаанаас гоё юм да. Гоё. Тэгээ бид хоёр ердөө яг үнэхээр 24 толооцог байдаг. За өглөө хичээлийнхаа 4 цагт л хоёр өөр ангид суудаг. Бусад бүх цаг үед хамтдаа. Гоё. Заримдаа суудаа. За үнээл или пицца борсоос өөддөг. Юу бис тоглож төө. Оо. Бэлтстайна наа. Тоглосон юм аа. Тоглоом надаа даашо. Нөгөө цэвэрлэгээний ажил хийж үжсэн. Манай нагаацах ирээд тэгээд нагаацах маань агуулж гараад цэвэрлэгээний ажил би 3 өдөр бомбалаа 2 өдөр хийсэн байгаа. Ер нь бол уул нь бол гайгүй цэвэрлэгээн дээр нь таарлаа гэж хэлсэн заяа манай нагаацах бол ер нь гайгүй юм цэвэрлж ийн гээд тэрээсээ шал бүр амар хэцүү байдаг юм байлээ. Тэр ухаан үед бол хэцүүлээсэн надад. Гэтэ цалин нь бол гоё байсан. Нэг өдөр нэг 8 цаг орчим ажиллаад айгүй их мөнгө аваад амар гоё хийсэн. Гэтэ тэрийг бол хитэж хийхгүй гэж би тухайн үед л бодож байсан. Гэтэ шаардлага гарвал хийх л байгаа л да. Тэгээд бид хоёр одоо энэ ажилдаа ороод 5 сард орсон те арай.
яг 2024 оны 5 сард ороод одоо хүртэл ажиллаж байна. Одоо бараг 3 сарын дараа 1 жил ажиллах чинь гэсэн. Тэгээ үнэн ч ажиллаж байгаа. Тэгээ хоёр захирал маань ч гэсэн ер нь бол уулна л дэжгүй хүмүүс байдаг. Тэгээ сүүл бас дургуур гэсэн, төл дургуур гэсэн. Ер нь сүүлийн жоохон дургуур гэдэг хоёр дурагч. Гэтэн нөхөр хоёр гэдэг байхгүй юу? Одоо ингээ энэ харагдаж байгаа маргаж байгаа энэ доторх моторх бүгдийг цэвэрлдэг байхгүй юу? Тэгээ тэрийг манай бамбалаа цэвэрлдэг байгаа. Өндөр болохоор ингээл угааж чи идчих муухай болчихноо. Тэгээ сүүлийн үед дугаас Солонгост амар их юу байгаа гэсэн. Эдийн засгийн хямралтай ажил олдохгүй, айгүй хэцүү байгаа гэсэн. Тийм болохоор одоо ингээд хоёр ажилтай байгаа да. Айгүй талархаж байгаа. Амьдрал талархаж байгаа бит хоёр тийм үү? Гэхдээ бас яг өдөр олон цагаар ажилладаг тэр хүнд ажиллаж байгаа эндээс арай их мөнгө авах л та. Тэр олддог ажил чинь олдохгүй байна гээ хүүхдүүд хөөх юм амар пост шид. Тий одоо Солонгос рэг чагууд ажил бас олоход амар хэцүү байдаг юм лээ. Ялангуяа одоо нэг жоохон ажил олдохгүй хэцүү үе нь болчиход байгаа мааши. Ажил олдохгүй байна гээл хөөх юм мөнгөгүй олчлоо. Эцэгээс мөнгө авч чадахгүй авсараагаад хэцүү байна гээл зөндөө олон бүр амар олон хүүхдүүд тийм хүүхдүүд байсан. Тэгэл би ятгаараас үнэхээр азтай тэг сайн санаж явбал болондоо үдэндээ. Рандомли болсон те энэ. Тий. Аппликейшн авах цагаал гараад тэгэл нэг шинжон одоо юу өсөлт явуулсан чинь тэгэл ирж фөрөө зэрэг уулзах хэрэн за гээл нэг очих юм уу за лаа юу гэж битэр нэг ажилтгүй явж байгаа бас нэг очих уу гай юу гэж гэртээ уулзчих тийм үү гэж бодож бодвол те. Тий. Тэгэл нэг за очиж үзэж чагаад оцсон чинь тэгээд ирээл яг энэ ажил дээр чи анх бус өөр ажилтнууд нь дутаад битэрээс яг амар дуртай. Энэ хоёр сахилч бас яг шинээр орж таарсан. Тэгээд бид дөрвч яг дөрвөл яг шинээр энэ байгууллагт орж ирсэн гэсэн үг байна. Тэгээд яг тэгэл Энэ ажлыг болохоор манай бамбалаа олсон байгаа. Ингээ бүрэн дээр гарах юмнууд нь тэгээ соосоо хийн одоо энэ ингээ орой ачаал байхгүй заар. тэгээ одоо яг ачаалгүй нэ ингээ бүрэн тэгээ ачаалгүй байхдаа юмудаа бэлтэн. Одоо ингээд юмнууд байна. Ингээд юмнууд нь байна. За энэ одоо ингээд маха шардаг хэсэг байна. PD. Гэтэ энэ ингээд жоох хар харагдаж байгаа гэсэн үнэхээр Монголынхаас бол цэвэрх юм бэлээ. Тий арай. Монголын бичлэг харсан юм амар муухай. Энэ минь мэдгүй аим шигтэй муухай харагдчихсан. За тэгээд одоо энэ ингээд талхнууд маань байна. Энэ маа хоёр зэрэгэл ингээд бэлдсэн. Ингээд чикен ингээд талхнууд. Энэ ингээд энэ тосгоо яг 7 хоногт нэг удаа сольдог байхгүй юу? За тэгээ энэ өчтөр бит хоёр сольсон. За тэгээд энэ чарсан нүмсээ гаргана. Анита. За тэгээд одоо ингээд бас юм сайт юмнууд гадаг байхгүй чикен мик одоо юу вэ гэдэг тендер мендер юмнууд нь ингээд энэ дотор байна. За тэгээ энэ угаалгын хэсэг байна. Энэ нэг маа захирал нөгөө угаал одоо юм угаах цаг хугацааг одоо хэмнэхийн тулд энийг авсан гэсэн ерөөд ажлынхаа цагийг багасгахын тулд тахгүй да. Тэгээ энэ бараг 4 сая воноор авсан гэсэн баха. 4 сая вон ч Монгол мөнгөөр 10 сая төгрөг юм уу? 11 сая төгрөг юм уу? За тэгээ ингээд угаасан юмнуудаа ингээд тавина. За энд олон усны машин байна. Зүгээр л цэвэр усны машин. Бид нар ус ууна. Энд кофе гардаг, американо гарна. Энд милкшейк гарна. Өдөр юу нэг милкшейк гараагүй юм шиг ямар юм бэ. За энэ ингээд нөгөө нэг милкшейкнийхаа дээр юм ингээд таглаа ингэж наадаг юм. За тэгэл одоо энэ дээгүүрч одоо юу харуулах вэ гэдэг галтгоон ингээд хэрэгтэй юм. Энэ уудын сонгон монгон энэ цанчуу байна. За энэ тэгээд босны хэсэг маань байна. Энэ ингээ босны хэсэг байна. За энэ доор мөс байгаа. Мөс байна. За тэгэл одоо энд нэг юм байна. Энэ ай явж гин. Одоо зааланд маань ерхэд тоол нэг их хүн сууж байна. За ингээд заал. Тэнд ундааны машин байна. Ундааны машин байна. Энд ундаанууд энэ нэг зайн баг учраас ингээд зааланда ундаа байж гэсэн ээж минь. За энэ хаваат. За энд бомболоо байна. Энэ дотор ингээ ундаанууд байна. Одоо санитар ингээд энийг ингэж бэлдэж тавьдаг байхгүй юу. Тэгээ энэ сонгиноо бас ингэж арилгаж гэрчиж хуурж муурж ингэж бэлдэж тавина. За нэг тиймэрхүү. Энд нэг юм. Энэ одоо ингээ сооснууд байна.
Энүүдээ томат, санчуу энийг ингээд 23-аар нь ингээд санчуугаа угаад тавьдаг байхгүй. Тэгээ термас сүмүү байна. За нэг тиймэрхүү. За нэг тиймэрхүү л энэ та. За энэ үрээд цахилга орж ирвэл харлаа. Тэмээх үү? Тэгээд ерөөхдөө ажил дуусаад тэгэл хараад энэ өдрийн одоо бит хоёрын өдөр хэрхэн өнгөрдөг юм бичлэг маань ерөөхдөө дуусах баха. За тэгээ захиалга орж ирвэл харуулъя зөө юу. Би ч тоо. За пэтигээ тавьлаа. Одоо энэ талх маань юм. И баасаа. Одоо энэ маслаа. Маслтай юу? Ингээд одоо талх маань юу юм гоё болоод байна. За тэнгууд энэ дээр ингэж тавьж агаад одоо ямар бүрийнхээс одоо соосуудыг энэ болохоор Texas Smoke гэдэг бүрээр гарч байна. Энэ томат яач одоо ийм олон бургер ингээд эдрэг ингээд хийх хэрэгтэй байх. Анх бол гэсэн дээ арай. Одоо ийм юм аа. Одоо тэр YouTube дээр одоо энэ сайтнд юу гардаг хэдэн минут одоо хийх болох хэрэгтэй. Одоо таны үнийг дахиад ийм крабны энэ хор кендер байна. Тэгэхээр бол бихгүй болох юм ээ. За ингээд энэ минут нь явж байгаа. За ингээд дээр чизтэй гарна. Энэ жоохон smoke амттай байхгүй юу? Бас smoke тийм. Яа. Яа. Ами юм таньшаа. Са шим гэсэн бүрээ. Би хэмтха. Drinking water юм таньлаа. 어서 오세요. 이게 좀 밀릴 거 같고. 나는 맛있게 드세요. За дахиад би бүрийн хэлгаач. Таны иймэрхүү маршрутаар хийн шүү дээ. Тэнд ингэж юм болгоод гаргаж нийлүүлээл, мэдлэл. Тэгэл хоёрын одоо тэгээ доороо орой ажил тарахад цэвэрлээ хийнэ гэдэг бас алан болдог байгаа. Хүмүүс цэвэрлэе. За иймэрхүү маршрутаар амар ачаалхал бүргээд ингээл баахан захиалга нэг доор ингээл орж ирээд бас л хоёулахны ажиллаж байвал бас чадсан шүү дээ. Ялчгүй бас ажилдаа тассан байна, сурсан байна. За тиймэрхүү л байна. За одоо ажилласаа гараад гэлүүгээ харах гэж байна. За тэг ингээл битгаар одоо гэлүүгээ хараад устсан. Амар хүйд юм солонгоц бүр. Тэгээд одоо гэлүүгээ хараад устсандаа ороод тэгэл орондоо ороод тас өсөр шүү дээ. Одоо нүдэ анаа л нэхэд амар сэн өглөө болчихдөг шүү дээ. Юусэн нэг 5 майл лайн хийсгдээд байдаг байхгүй юу? Таны солонгос нэг юм байна. Гарцаар гарч байна. Камер шээ амар.
За яа гаравчлаа. За нэг тиймэрхүү байна да найзуудаа. Ингээд бит хоёрын өдөр ирэхэд бол дууслаа. Одоо нэг Яагаад өөрөөслөө түр бай. Like and subscribe. лайк и subscribe дөрөөрэй. Баяртай найзуудаа.